тэгээд ер нь бол эх 2-7 оны хугацаанд Donald Trump энэ хүн болох юм уу? Эсвэл энэ эрсдэлтэй нүүр тулах юм уу? Гарч ирэх юм байна. Аимшигтай. Энэ хүмүүс аимшигтай. Энэ улсуудыг ерөнхийдөө хэн удирдах байгаа юм? Хэн дайн эхлүүлээд байгаа юм? Амар сонирн байгаа үстэй. Тэр ерөнхийлөгч нар нь удирдах байгаа юм уу? Эсвэл цаана нэг өөр хүчтэй нөлөөтэй тал байгаа юм уу? Тэгээ харилтаа өнгөрсөн 60-70 жилийн хугацаанд Америкчууд юу хийсэн бэ? Вьетнам руу орсон. Gulf of Tonkin гэсэн ивентийг та зүгээр Google-ээр судлаарай заяа. Тэ? Роберт Макнамара Америкийн Батлан хамгаалтын сайд нь нас барахаас өмнө ном бичсэн. Энэ дээр бас уучлахгүй байсан. Юу юм бэ гэх юм бол бид нэр энэ дайныг эхлүүлэх ёсгүй байсан. За тэгээ Америкчууд хойд юу хийсэн бэ гэх юм бол өөрийнхөө усан онгоцоо дэлбэлээд сүнөөцсөн. Тэр алдаагаа хинлүүж гисэн бэ гэвэл Вьетнамчууд руу чигсэн. Тэгээд энээсээ болоод Вьетнамын дайн руу орж эхэлсэн. За. Тэ. За дараа нь ямар дайн байсан бэ? Афганистан байна. За 20 жил болсон, хэдэн мянган цэрэг алдсан, хэдэн их $80 шатаасан эсвэл угаасан. Дараа нь Ирак бас олон жил болсон, олон мянган цэрэг алдсан, олон их $80 угаасан юм уу, алдсан юм уу? Та өөрөө дүгнэлтээ гарга. За, Либия, Йемен, Сомалия бүгдээрээ фейлдсэн. Тэгээ өнгөрсөн 60-70 жилийн хугацаанд энэ Америкийн Батлан хамгаалтын сайд тэр цэргүүдийг удирж байгаа, тагнуулын албыг удирж байгаа хүмүүс юу маш сайн хийж чаддаг юм бэ гэх юм бол дайн эхлүүлэх маш сайн хийж чадна. Гэхдээ амжилтаа нэгэн ч дуусгаагүй. Тэ? Үргэлж удирдагчийн сольждаг, Садамыг солиод гай болж байгаа. Гадафиг солиод гай болж байгаа. Одоо тэ Аятолла Хоменеиг устгах гэж байгаа. Энийн араас нь хэн гарч ирэх юм? Бөөмөд. Орос, Украины дайн бас яг адилхан эхлүүлсэн, дуусгах чадахгүй байна. Гэхдээ Путинийг арчаад Путиний араас нь өөрийнхөө өнөө томилох гэж байгаа. Гэхдээ Путиний араас ямар хүн гарч ирэх мэдэхгүй. Илүү харгас хүн гарч ирж магадaltaй. Инээдтэй шүү. За, гэхдээ өнгөрсөн 60-70 жилийн хугацаанд цөөхөн юм өөрчлөгдсөн. Хамгийн гол нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол энэ хэвлэл, мэдээлэл, сошиал медиа гарч ирсэн. Тэ? Үнэн мэдээлэл гаргадаг хүмүүс нь гараад ирлээ. Тэгээд энэ CNN, NBC, ABC гих мэдчлэн сувгуудаа ерөөдөө хүмүүс үзэхэ болцсон. Та хэзээ хамгийн сүүл зурагт үзсэн бэ? Та хэзээ хамгийн сүүл зурагтаар мэдээлэл авсан бэ? Тэр цаг үе одоо өнгөрцөн байгаа зү. Зөвхөн одоо 60-70 настай хүмүүс магадгүй тэрийг үзэж байгаа. Гэхдээ тэд нар бас аажмаараа тий энэ контентын ертөнцийн рүү орж ирж байгаа шүү дээ. Тийм учраас одоо ард түмний тархийг угаахан амар хэцүү болж байгаа. Тийм учраас Америкт одоо сонирхолтой юм юу болж байгаа юм бэ гэвэл ард түмэн энэ Иран, Израилийн дайн руу оролцох, цэргүүдэд явуулах, санхүүжүүлэх, зэвсэг нийлүүлэх, эрсдэл авах, дахиад нэг дайн эхлүүлэх бүр тэр чигтээ эсэргүүцэж байгаа. Тэгээд энийг хаанаас хэдүүлээ сонсч авч болох юм бэ гэх юм бол сүүлийн үед Tucker Carlson маш их хэмжээний нөлөө оруулж байгаа энэ дайныг зогсоохын тулд тий. За сонсгоо. I feel like an idiot for being shocked because of course it's not a democracy. За би тэгээд амар тэнэг мэдрэмж авч байна. Би өөрөө амар тэнэг юм байна. Яагаад вэ гэх юм бол би ер нь бол энэ арчлалт найддаг, итгэдэг байсан байна. Гэхдээ бид нар яг ин арчлалт дотор амьдрахгүй юм байна шүү дээ. Зүгээр нэг систем байгаа юм байна. Of course the system is rigged. It's fake because no matter who gets elected, you get the same foreign policy. За тэгээд мэдээч энэ систем, энэ дэт бүц, худлаа, хөлөх, хуурмаг. Тэ? Бид нар ерөнхийлөгчсөө сонгодог. Гэхдээ гадаад харилцааны тэ бодлого яг хэвээрээ юу ч өөрчлөгддөг. You get the same economic policy. Яг адилхан эдийн засгийн бодлого юу ч өөрчлөгддөг. Өөр ямар улсад яг ийм юм байгаа вэ? Айл намыг сонгосон. Инфляц өндөр, дэд бүц байхгүй, нийтийн тээвэр алга, утаа ихтэй. Тэгээд одоо борооны үе эхлэж байгаа шүү guys. Тэ? Авилгал хороол, бла 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 бла. Тэ? Айл улс вүлээ мартчихлаа. And the Epstein videos remain secret. Тэгээд тэр Jeffrey Epstein
Тэ Mossadтай хамтарч ажилласан, баг CIA-тэй хамтарч ажилласан байж магадгүй маш олон тэр бомбнуудыг арал дээр авчираад тэнд насан туршаагүй эмгтээчүүдтэй ингээ ясаар агаад тэ хөшүүрхтэй болсон. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таачгүй. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарга. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил дараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чи адилхан ийм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. So like that just shows you that our system has no effect on the actual system. Wait, what are you talking about? Тэгээ манай энэ сонгуул арчлын систем ерөөдөө бодит цаана жигэн одоо арагийн хөдөлгдөг жолооддаг системийг ерөөсөө нөлөөлж чадахгүй юм биш те гэсэн чи Sean Ryan бас амар амжилттай подкастыг явуулж байгаа. Худлаа ингээд одоо юу нэ бөхшөө. Thought we could all sleep well at night now knowing that Epstein legitimately sucked, right? I've dug it. За тэгээд Donald Trump-ийн томилсон FBI-ийн хоёр захирал тэ Kash Patel, Dan Bongino сүүлсэн байх юм бол Jeffrey Epstein өөрийнхөө амиа хорлсон юм аа. За тэгээд Sean Ryan юу хэлж байгаа юм бол одоо хэдүүлээ 50 унтж болох нь шүү дээ. Яг гэх юм бол манай хоёр шинэ FBI-ийн захирал биднэрт юу нотлсон, баталсан бэ гэх юм бол Jeffrey Epstein өөрийнхөө амиа хорлсон юм байна. Into that, and it's just so spooky what's going on with that. I mean, how do you charge a guy with trafficking when there are no end users that have been charged? Who did? За тэгээд Jeffrey Epstein-ийг яагаад шоронд хийсэн бэ гэх юм бол хүний наймаа хийсэн гинэ. Окей? Тийм учраас мань хүн шоронд суудсан. Гэхдээ хинлүү нийлүүлсэн одоо нөгөө зуучлагч байгаа шүү дээ. Тээврийн компани ажиллуулж байгаа. Нэг газараасаа тэр насан туршаагүй октоодыг авсан байна. Гэхдээ хинлүү нийлүүлсэн бэ тэр бас нийлтэй болоогүй. Тэр Jeffrey Epstein-ийн жигсаалтнууд дээр дотор хэн байсан бэ гэх юм бол Bill Clinton байсан, Bill Gates байсан. Elon Musk хамгийн сүүлд юу хэлсэн бэ гэх юм бол Donald Trump-ийн дотор бас байсан. Тэгээд ер нь LinkedIn компани үүсгэн байгуулагч нь бас эндээ орцсон байгаа. Тэгээд зүгээр бүр ингээд Англи улсын хатан хааны хамаатангийн Prince Edward билүү бас оролцоотой байсан. Тэ? Traffic to? I don't know, you got me on that one. I mean, right? How do you charge him with that if that's where the trail starts, where does it end? I think there's just a lot more going on than the majority of people know about. За тэгээд энэ даалт бидний мэдхээргүй ямар их юм явж байгаа юм бэ? Биднэрт юусоо хуваалцдаггүй хэлэхгүй бүх юм нууцтай. What do you think that was? What do I think it was? Yeah. I think it was a blackmail operation. What do you think it was? I think it was a blackmail operation run by the CIA and the Israeli intel services. За тэгээд ерөөдөө хувийн хвшлийн хүмүүсийг тэгээ шахаж байгаа шүү дээ. Хай Bill Gates ингийн ийшээ хандууг энэ намыг санхүүжүүл. Тэ? Хай Donald Trump магадгүй тэгээ ингийн тэгээд Prince Andrew олон улс төрчнөр ерхий сайднаар бас тэнд явж исэн. Bill Clinton тэндээ бас явж исэн шүү дээ. За Bill Clinton өгшөн. Окей, за чи ерөнхийлөгч байхаа болцсон байна. Hillary Clinton байж шүү дээ. Тэ? За Hillary ингэрэ. And probably others. You know, French intelligence always has a hand in everything, I've noticed. Тэгээд Tucker Carlson ерөнхийдөө тодорхой хэмжээний эрсдэл авч ин тэ бас юу ч нэг юм бол Францын тагнуулын газар MI6, CIA Израилийн Mossad оролцоотой. So probably them too. The usual, darkest forces in the world colluding to make rich and powerful people obey their agenda. I don't understand. За тэгээд тэр тагнуулын тэр нууц мэдээлэл юу хийж байгаа юм бэ гэх юм бол нөлөө төвчтэй хөрөнгөтэй хүмүүсийг тий гарын мушгаад за инк гэд. And why nobody has come out on it. Nobody has come out on it, right? I mean, because if you paint the scenario, you get on a jet, maybe you're totally innocent. Тэгээд тэндээс нэг ч хүн амаа нэгээгүй, нэг ч мэдээлэл задраагүй. Тэр амар гайхалтай гэж байгаа байхгүй. Тэр Epstein Island дээр хэдэн зуун хүн явж исэн. Тэ? JP Morgan гэсэн банкаараа ингээд дамжаад мөнгө ингээ урсаал байсан. Амар олон хүмүүс тэнд дотор оролцоод. Гэхдээ амаа нээсэн хүн нэг ч байхгүй. Тэгээд дөнгөж 3 сарын өмнө Virginia Giuffre гэдэг тэр Epstein Island дээр
тий одоо зарагдцсан хүчнэгдсэн гэх юм уу та тэр бүсгүй бас нас барцсан. Амаа хорлцсон. You don't know what's going on. Two hot women come out of the whatever stewardess place, come out, and one thing leads to another. Yes. And then what happens? They go, "Oh, we got you. You're on camera. And by the way, these girls are 15 or 16 or whatever the hell they were, right?" Тэгээд арлуу ингээд төвийн онгоцон дотор нисэж байхдаа гинт тий хойдлын хаалга нэгдээл маш үзэсгэлэнтэй нэг хоёр бүсгүй гарч ирээд тэгэл чи жоохон сахилах гуудсныхан дараа чамаа барьчлаа шүү гшин. Энэ видео бичлэг байна. Тэ? Маргааш ингэдэг. And yes, for a married guy, it's pretty up that you're doing that. But I mean, it's nothing new under the sun. So why wouldn't you just scream blackmail at the top of your lungs like, I didn't know, this is what happened, and just come clean on it? Why do you think? Because За тэгээд тэр хүчтэй мөнгөтэй хүмүүс янз бүрийн их хатан бага хатан янз бүрийн юм хийж л байгаа шүү дээ. Тэгэхээр Sean Ryan юу хэлж байгаа юм бэ гэвэл тэд нэр тэгэл ингээд янз бүрийн PR disaster хил амдаа угаасаа зассан юм чинь намайг ин огсон дотор баривччихсан. Тэ? Би яг уу найрагдлаа. Гэхдээ эднэр намайг тэ хөшөөрөгдөд байна. Намайг гинг тиг гэдэг байна. Хинч ерөөхдөө ингээд цагтаа дээр очиод мэдүүлэг өгөхгүй байна яагаад? they're repeat customers. Yeah, because they're so deeply implicated that they can't actually get out of it. Yeah, maybe not. I don't know. I mean, there's also, it's not just blackmail that makes people obey. It's not just bribery. It's also the threat of... Do you know anybody that's been threatened with... Тэгээ бас нэг өөр шалтгаан юу гэж магадгүй юм бэ гэх юм бол за окей, бид нар чинь нэр хүндийг бодоо олгоно. Гэхдээ бид нар юу гэх юм бэ гэх юм бол бас бид нар чамаа алч магадгүй шүү. Тэ. Бид нар Mossad, бид нар CIA үргэлж хүмүүс өөрийнхөө амиа хорлцдог. Чи бас магадгүй амиа хорлч магадгүй. Танаа ээж ч гэсэн, аав ч гэсэн хамаатан саатан бүгдээр амиа хорлч магадгүй шүү. За, тийм учраас маргааш ингэдэг. I think every U.S. president has been threatened with implicitly because of John F. Kennedy. Тагагаас нь юу л гэх юм бол Америкийн бүх ерөнхийлөгч нар John F. Kennedy-гийн араас ирсэн. Бүгдээр ерөнхийдөө аль шүү. Бидний захиалгын дагуу юм явахгүй юм бол. Known a bunch of presidents. I think every one of them understands that, you know, it's pretty obvious what happened there, and no one has, to this day, released all the files. And like, за тэгээд тэр JFK тэ файл нь бараг хэдэн жил болцсон байна. 80 жил болцсон. Үгүй 70 жил болцсон байна. Тэр мэдээлэл нь бүрэн задраагүй хിവэрэл байгаа. Тэгээд Donald Trump ч гэсэн тэрийг ил болгоогүй л байгаа бүтнээр. why is that? Because the message is really clear. You know, if you get too far outside the boundaries, like you could wind up like JFK. За тэгээд чи сахилгуудад эхлэх юм бол чи өгнө орохгүй юм бол чи яг чиний тавилан JFK, John F. Kennedy-тэй адилхан тавилан. Places the boundaries. Probably the same forces sitting president in 1963. If you listen to the tape of Richard Nixon talking to the CIA director in the Oval Office when he... За тэгээд Richard Nixon ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч мань хүн нислэгдсэн. Хин нислэгдсэн гэж байгаа юм бэ гэх юм бол CIA мань хүнийг зайлуулсан гэж байгаа. Яг гэх юм бол Dan Man-ыг эсэргүүцэж байсан. Тийм учраас нэг сенсац гаргаад мань хүнийг зүгээр ингээд Mac гэж зайлуулсан. Тэгээд Richard Nixon хэдээ уулзж исэн бэ гэх юм бол тагнуулын албаныхын даргатай нь уулзж исэн өөрийнхөө офис дотор. Тэгээ өөрийнхөө хамгаалахын тулд өөрийнхөө офис дотор тэр CIA-гийн даргатай нь ярьж байхдаа тийм аудио бичлэг авсан гэж байгаа. He brings up Kennedy's... He's the president. In fact, not only is he the president, he's won by the biggest landslide in American history. He has a real mandate, and he is afraid. He's afraid even to talk in private to the CIA director about... Тэгээд Richard Nixon хинээс айдаг байсан бэ гэх юм бол тэр CIA тагнуулын албаны дарганаас айдаг байсан. Америк улсын ерөнхийлөгч дэлхийн хамгийн хүчтэй хамгийн нөлөөтэй хүн тэр тагнуулын албаны хүнтэй ярихаас айдаг байсан. Тэгээ ярьж байхдаа тэр аудио бичлэг хийжсэн. What that was, and he indicates like I know what happened to Jack Kennedy, and the CIA director doesn't even respond. And тэгээд тэр аудио бичлэгэн дээр юу ярьж исэн бэ гэх юм бол Richard Nixon тэр CIA-гийн даргалуу би John F. Kennedy-д юу тохиолдсон мэднэ гэсэн чинь тэр CIA-гийн дарга хариу өгөөгүй зүгээр өдөөснөр. Тэгээд president doesn't have the balls to say, "Hey, son, I'm talking to you. You work for me. Like I want the files on this." Like I knew Jack Kennedy. He was in the head next to his wife in public, like a man
I want to know what happened here. He does not have the balls to say that to his own CIA director. Тэгээд тэр файлуудаа нэхэх JFK-гийн алсан бэ? Бүх документыг гаргаад хэлж чадаагүй. Man. That's the level of fear that a murder like that's officially unsolved, but whose outline everyone really, a lot of people understand. Like that's the fear that inculcates. Тэгээ магадгүй заяа. Тэгээ Donald Trump тэр яг ийм юм болж байгаа. Тэ? Нэг л юм болохгүй байгаа зү тэ? Яг гэх юм бол сонгуулийн өмнө Donald Trump бүх нэр хүнд тэ? Бүх дагагч нартай тэ? Бүх жижиглэнгийн одоо ханд өгсөн хүмүүс нөгөө арт түмний итгэл гэсэн юм байгаа шүү дээ. Тэрнэр юу амлсан бэ гэх юм бол би шинэ дайн эхлүүлэхгүй гэсэн хэрнээ одоо базагдаад байна шүү дээ. За. Тэгээ хин цаана байгаа юм бэ гэх юм бол мэдээч нь Израильчууд нэг Моссад байгаа шүү дээ. За. Тэгээ хэдүүлээ харцгаая. Тэгээ би түрүү хэлжсэн юу юм бэ? Юу хэлсэн бэ гэх юм бол энэ neocon тэ энэ Америкийн тагнуулын албахийн зэвсгийн компаниуд нь дайн эхлүүлдэг. Гэхдээ дуусгах чаддгүй. Стратегийн төвшөнд эдгээр ерөөсөө төлгөө гаргах чадахгүй байхгүй. Ирак амархан. Афганистан easy. Либия амархан. Сирия асуудалгүй. Иран ч гэсэн амархан. Тэгээ үргэлж disaster болдог тий. Бенжамин Нетаньяху Израиль улсын ерөнхий сайд нь бас яг адилхан юм боддог юм байна. Амархан тэр хэдэн генералуудыг устгаад тий Аятолла Хоменейг устгаад тэгэл ерөнхийдөө ингээд засгийн газар нь бутарчин тэгээд Иран улсын ард түмэнд босоод биднийг дэмжнэ. Яг гэх юм бол бид нэр тэднийг чөлөөлж байгаа. Гэхдээ Ираны ард түмэн одоо засгийн газрын ардаа ингээд баттай зогсож шин. Тэгээд хэдүүлээ юу харах юм бэ гэвэл тий Бенжамин Нетаньяху бункерээс гараад одоо Тель Авив хотыг харж эхэлж байгаа. Харцгаая. Нүүр царгийг нь хараарай. Oh shit гэж бодож байгаа дотроо. Oh shit гэж бодож байгаа. Тэ? Хараарай. Тэ? Итгэлтэй алхаж гин үү? Баавартай алхаж гин үү? Хариу оона гэж алхаж гин үү? Үгүй. Тэ? Тэгээ энэ хүмүүс шүү дээ. Ард түмнээс бүр тасарцсан явдаг юм. Ард түмэн бөмбөгж байгаа. Мань хүнд нь ерөөхдөө хамаагүй шүү дээ. Одоо бид дараагийн сонгуул дээр арчдаг юм байна. Тэгээд Ираныг бөмбөгдөхөөс өмнө заяа. Бенjamин Нетаньяху тэ огцрох амархан гэд Израиль ард түмэн дуулдаг байсан гэж мэдсэн үү? Тэ? Яг огцруулах тэ? Огцруулах төсөл их хурл руу орохоос 2 хоног үлдсэн байсан. 2 хоног үлдсэн байсан. Тэгээ Бенjamин Нетаньяху өөрийнхөө эрх мэдлээ ингээ хамгаалахын тулд юу хийж байна? Тэ? За тэгээд ард түмэн би бас та нартай адилхан зовж шүү гэд ярьж байна заяа. אנשים שלצערנו גם נהרגו. За тэгээд нас барсан хүмүүс дүндээ байгаа уучлаарай. Тэ? משפחות ששכלו יקירים. Тэгээд зарим хүмүүс гэр бүлийнхээ гишүүн алдсан. Тэгээд би таадыг хүндэлж байна. מאוד מעריך את זה. כל אחד מאיתנו נושא מחיר אישי. Бид нэр бүгдээрээ төлбөр төлж л байгаа. Энэ дайн бол өртөгтэй гэж байна. זה לא פסח על המשפחה שלי. За. Миний гэр бүлийг миний гэр бүл бас цохилт авсан. Та хэдтэй адилхан. Одоо ямар цохилт авсан юм сонсцгоо. כן, פעם שנייה שבני עבר. За, тэгээ манай хүү Авнер хоёр дахь удаага энэ зовлонгийг амсаж байна. אבנר, בגלל איום טילים וירי טילים, מבטל חתונה. За. Тэгээ энэ пуужин бөмбөг байгаа учраас манай Авнер манай хүү хоёр дахь удаага хурмаа хойшлуулж байгаа. Чи ахаа алдсан байж магадгүй та аав нас орсон байж магадгүй чи нөхөө нас барцсан байж магадгүй чи ээж алдсан байж магадгүй. Яа, хардаа бид нар яг адилхан зовж байгаа. Миний хүү хурмаа хойшлуулсан. בוודאי מחיר אישי יקר לו, וגם Тэгээ манай хүүгийн хувьд бол амар том өртөг. Амар хүнд цохилт. За тэгээд эхнэрийнхэн хувьд бас тийм манай гэр бүлийнхэн бас юм. לארוסתו ולמשפחתנו. וגם אני חייב להגיד, רעייתי היקרה היא גיבורה.
Тэгээ би юу хэлмээр байна гэвэл манай эхнэр бол жинхэнэ баатар шүү. Яагаад вэ гэх юм бол 2 удаа хурмаа зохион байгуулад 2 удаа хойшуулж байгаа гэж юм хэлээд байгаа юм уу би гэсэн мэдэхгүй байна. היא נושאת מחיר אישי במשך שנים. כשאני מוביל את המהלך הזה נגד הגרעין האיראני, היא הקריבה את מיטב שנותיה, ונתנה לי את כל הכוח להיות פה, כי בלעדיה לא הייתי כאן, וכך גם שני בניי. Тэгээ тэр хоёр хүү хаана амьдардаг юм бэ гэх юм бол Майами хотод амьдардаг шүү. Тель Авивт амьдрахгүй. Окей? Тель Авивт амьдрахгүй. Хоёр хүн Майами сайхан төрийн хамгаалалтад амьдарч байгаа. Эхнэр нь энэ Тель Авивт байгаа гэж бодож байна уу? Байхгүй шүү дээ. За. Тэгээ Беньямин Нетаньяху хийж байгаа, Неокон хийж байгаа, Republican нам хийж байгаа, энэ еврей лобби хийж байгаа, энэ зэвсэг компаниуд хийгээд байгаа юм маань тэ Америкийн ард түмнийг одоо нөлөөлж эхэлж байна. Энд юу харагдж байна гэх юм бол negative views of Israel have risen in the US. Израиль улсыг муугаар харж эхэлж байгаа Америкчууд тэ нэмэгдэж байна. Израиль энэ бүх гайгийг үүсгдэг юм байна. Израиль манай улс төрийг нөлөөлдөг юм байна. Израильчууд ерөөдөө бидний түнш найз биш юм байна. Тэ лайтай хүмүүс юм байна гэсэн. Одоо Америкчуудын 2022 онд 42% боддог байсан бол одоо 53% болцсон. Окей. За Republican дундуур одоо Donald Trump-ийн нам тэгээ Lindsey Graham-ийн нам 22 он бол 35 байсан бол одоо 50% болцсон байгаа. Демократийн дунд байна шүү дээ. Тэ 53 байсан бол одоо 69% болцсон байгаа. Энэ уулам өсөө явчихна. Одоо та хэд нь харж байгаа юм бол Twitter, X, TikTok, YouTube, mini channel ч гэсэн тэ юуны эсрэг контент яваад байна гэх юм бол тэ Израилийн эсрэг контент яваад байна шүү дээ. Тэ. Тэгээ Путин бас энэ дээр юм хэлж байна. Всегда нужно смотреть, цель достигается или нет при начале чего-то. За тэгээд чи юу харах хэрэгтэй бэ гэх юм бол юм нэг л юм эхлүүлэх юм бол үр дүндээ хүрсэн юм уу чи амжилттай болсон юм уу? Мы видим, что на сегодняшний день в Иране при всей сложности происходящих там внутриполитических процессов. За тэгээ өнөөдөр тийм Иранд юу харагдж байгаа юм бэ гэх юм бол дотоодын улс төрийн хувьд бол маш олон асуудлууд байгаа л та. Мы об этом знаем, и я думаю, нет смысла углубляться, но все-таки происходит консолидация общества вокруг политического руководства. Тэгээд Иранд юу болж байна гэх юм бол те ард түмэн ерөөхдөө энэ засгийн газрын эсрэг биш те засгийн газрын ард нь баттай зогсож эхэлж байна. Тэ энэ барууныхан хүсэж исэн юм юу юм бэ гэх юм бол тэр Аятолла Хоменей тэр те хүмүүсийг ингээд зайлуулах үр дүн хүрэх байх гэж бодсон чинь яг эсрэгээр страны. Ну это почти всегда и везде так происходит. И Иран не исключение. За тэгээд ер нь бол иймэрхүү юм үргэлж болдог. Иракт болж исэн, Афганистанд болж исэн, Либияд болж исэн дэлхийн хамгийн одоо өндөр дэмжлэгтэй ерөнхийлөгч юм бэ гэх юм бол ард түмнийхээ дэмжлэгтэй Путин болсон тий. За тэгээд нефтний үн ханш өсөж байгаа Ural crude одоо Оросын crude oil нефтний өртөг сайхан өсөж байна. 4-5 сард бол $55 байсан бол одоо $71 болсон байгаа. Тэгээ Оросын хувьд бол энэ бол тэнгэрийн бэлэг тийм ээ хэдэн тэрбум нэмэлт орлоготой болж байгаа. Хятадууд миний хэлснээр онгоц, дүүрэн, зэвсэг, тоног төхөөрөмж ингэ нийлүүлж байна. Тэ? At least 5 flights 5 Boeing 747 тэ 6 сарын 15 ниссэн. Тэрний өнөөдөр ч гэсэн зөндөө нисэж байгаа. За тэгээд Трамп хөөрхий юу хийсэн бэ гэх юм бол би одоо ингэсгээд удахгүй Ираныг бөмбөгднө гэсэн тэрийг одоо 2 доллараар хойшлуулсан. Тако Трамп дахиад гарч ирж байна те. Би Путинд 2 долларын хугацаа өгье. Би Иранд одоо дахиад 2 долларын хугацаа өгье. Тэгээд одоо Дональд Трампны хугарлын цэг дээр явж байгаа. Энэгээр юу хийж ийна гэх юм бол нэг талдаа Трампын айгу зөв үйлдэл те. Юу хэлэх юм бэ гэх юм бол хөөе та нар харж гин үү? Ард түмэн Америкчууд биднийг сонгоцсон хүмүүс энэ дайны эсрэг байж штэ. Би өөрөө ард түмний эсрэг явж чадахгүй. Энэ бол амар unpopular байна. Тэ? Би тэ одоо энэ дайныг эхлүүлчих юм бол бид нар дараагийн сонгуул дээр яалагдана гих мэт шим яриад эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол эх 2 долооны хугацаанд Дональд Трамп энэ хүн болох юм уу? Эсвэл энэ эрсдэлтэй нүүр тулах юм уу? Гарч ирэх юм байна. Аимшигтай энэ хүмүүс аимшигтай. Гэхдээ нэг юм хэлчихье. Энэ Нетаньяху
Тэгээ сонирхолтой юм. Израильчууд Ираны засгийн газрыг арчиж ийсэн, огцруулах ийсэн. Одоо ямар засгийн газар огцрох юм бэ гэх юм бол Израиль улсын засгийн газар огцорно. Харж байгаарай. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол эний дараа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнө хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.